Сайн уу? Энэ удаагийн чаленжид минь тавтай байвал би өмнөх чаленжаараа нөгөө гидсний тасгал хийсэн шүү дээ. Тэгээ тэр айгүй хүмүүс таалагдаад тэгээд айгүй л хүмүүс өвшөө юм илүү гоё чаленжууд хийгээч гэсэн болохоор би шууд дараагийнх өдрөөс энэ гарны инсул махаа арилгах 2-7 хоногийн тийм дасгал хийж хэлсэн байгаа. Тэгээ та нарт эхлэхдээ ямар байснаа харуулъя. Энд ч юм уу. You make me move, you make me dance, you make my heart beat super fast. Ер нь ингээд жоохон таргалаад эхлэх юм бол би ер нь хамгийн түрүүнд гарын нүүр ингээд гуяараа таргалж эхэлдэг. Тэгэхээр би ер нь дандаа нэг сул махтай байдаг хгүй юу? Тэгэд энийг ер нь алга болох гэж нэлээд удаан хүсдэг байсан. Гэхдээ ерөөсөө тэгээд талхураад ингэ хийдэг байсан л та. Тэгээ өмнөх чаленжээс авсан мотивашнээрээ хийсэн. Тэгээ үр дүн ч гэсэн надад таалагдсан. За хамтаа бэлтгэлээ эхлүүлцгээе. Окей. Make my heart beat super fast. You lift me up, you make me laugh. Baby, you're the best I ever had. You're the best I ever had. You're the best I ever had. Best I ever had. You're the best I ever had. Best I ever had. You're the best I ever had. You make my heart beat super fast. Super fast. Super fast. You make my heart beat super fast. Би энэ хоёр дасгалыг хольж хийсэн. Нэг солонгос би энэ хоёр дор ингээ харуулчих. Тэгээ тэрээр болохоор нэгийг яг ингээд жимд байхдаа хийгээд тэгээ нөгөө ингээд ихтэй эмхтэй хоёр суугаа ингэж юм гэдгийг би яасаа ер нь хийхдээ гэртээ хийсэн. Тэгээ жимд болохоор тэгэл хоёул ингээ нээлжлээл хийсэн. What does love feel like? What does love feel like? You're the best I ever had. You're the best I ever had. Best I ever had. Гидсний дасгал тэгээд энэ гарныхаа дасгал хоёрыг харьцуулах юм бол энэ гарны юу надад хамаагүй хэцүү байсан ингээ үр дүн харахад би 2-7 хоногийн дотор үр дүн харахын тулд ингээд амар их хичээсэн гэх юм уу. Ингээд гидсний дасгалчин болохоор ингээл өдөрт тэр 10 минутынхаа юу хийгээл дунд нь ингээл 2 амарч мамбал тий айгуу гоё үр дүн үзсэн штэ. Энийг бол би өдөр болгосон. Зарим өдөр би 2 удаа өглөө орой эсвэл нөгөө энэ 2 дасгалаа хоёулангийн нэг өдөр хийгээд энэ ихтэй эмхтэй хоёр ингээд энэ солонгос юуг нь бие ингээ халаалтандаа хийгээд тэгчээд дараа нь нөгөө бичлэгийг клоутингийн бичлэгийг хийсэн. Ерөнхийдөө иймэрхүү ингээд 2-7 хоногудаар ингээд богинохон хийгээд ахаар ингээд гоё гүйцэд үр дүн ерөөсөө үдэж чадахгүй байгаа болохоор би энэ гидснийхаа энэ гарныхаа эднэрийг ингээд дахиад үргэлжлүүлж байгаа. Тэгээд 1 сар 2 сар хийгээд та нарт бүр илүү гоё үр дүн харуулъя гэж бодож байгаа. Энийг сониноос би гэрлүүгээ буцаар болсоо.
Яагаад вэ гэвэл энэ дугаасаа хамаг бүх хичээлүүд онлайн болцсон. Тэгээд надаа ер нь энд үлдээд байх шаардлага байхгүй. Би шивэдээс шалгалт хичээлүүдийг хийж болохоор тэгээд бас нэг шалтгаан гэвэл энэ дуу нэг хамаг нислэгүүд туслагдаж эхлэхэд байгаа. Тэгээд юу 30-наас одоо 30-наас 5 билүү 6 хүртэл ямар ч нислэг байхгүй. Тэрнээс цаашаа нислэгүүд нь бүр 3,000 долларын үнэтэй 30,000 крон юу гэсэн үг вэ? Нэг талдаа штэ. Тэгээ монголоор хэдэн төгрөгийг сайн мэдэхгүй байна. Одоо энэ дугаасаа хит үзтгэв үзсэн. Эртгэн харий гэж бодоод харахаар болсоо. Тэгээд би өнөөдөр 27 би 29-нд нөгөөдөр ниснэ. Тэгээд 30-нд гэртээ очино. Тэгээд би гэртээ очиод эхний 2-7 хоног карантинлэгдэнэ гэсэн байгаа өрөөндөө. Тингээ бас 2-7 хоног би за өөр гоё чаленж хийж магадгүй. Та нар ямар чаленж хийсэй гэж хүсэж байна бас комент хэлдэгээрэй. Бас нэг юм нэмж хэлэхэд би энэ YouTube видеог сонирхлоор яаж байгаа штэ. Тэгээд миний имжлэг аягүй гоё ингээ хүмүүс таалагдаад аягүй гоё хүмүүс ингээ комент үлдээгээд бас тутаа чатаа надад бичгээр надаа ингээ амар гоё урам орж байгаа. Тэгээд тийм болохоор баярлалаа. Илүү их гоё чаленжууд, илүү их гоё бичлэгүүд хийх хичээнэ. Тэгээд миний энэ гизний дасгалын чаленжийн бичлэгийг хүмүүс хараад өөртөө аягүй хийж эхэлсэн гэсэн. Тэгээд тэр нь амар гой санагдсан надаа. Тэгээд миний гарны чаленж гэсэн таалагдвал өөрт гэртээ бас хийж эхлээрээ. Угаасаа хүн болгол гэртээ карантин байгаа юм чинь тий. Би одоо угаасаа шивэд очихоор гэртээ байх юм чинь ингээ сэтгэл санаа тайван илүү гой бичлэгүүд хийн гэж бодож байна. Тэгээд та нар надаас ямар бичлэг үзмээр байна? Шивэд очихоор өшөө илүү гоё юм чаленжууд үзмээр байна уу? Бинийхээ аль хэсгийг илүү гоё дахиад хөгжүүлээрээсэй гэж хүсэж байна. Ямар чаленж харахыг хүсэж байна? Комент үлдээгээрэй. Энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Маш их баярлалаа. Хайртай шүү. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.